залбирсан байна. Тэгээ намайг хөдөлж намайг тоож ирсэн та бүхэнд баярлалаа. Өчигдөр киноны маань маш сайхан боллоо. 1948 оны 7 сарын 8-ны өдөр Монгол орны газар шороо хадшгүй дархан байдал. Өнөөдөр бидний энэ лекцийн таймд эрхчлөлтөд суух тэр боломжийг олгохын төлөө халуун ам бүлээн цусаа харамгүй өргөсөн нэг чалхам орохой ухаж байлдаагүй эрэлхэг хүмүүдийн тухай. Энийг бол хүмүүс шан занзаар ярьдаг. Жижигхэн тулгаралт байсан. Өөр нэг жижигхэн байлдаан байсан. Би тэгж утахгүй. Эх орныхоо төлөө нэг зөв үг дуурсан хүн. Нэг л байсны үдс сум эсгсэн хүн бол эх оронч. Би тэгж боддог. Тэгээ энэ киногоо одоо бүтээгч өчтөр нээлттэйсэн нэг баяртай байна. Өнөөдөр би энд костюм бичиг хөмсөж ирсэнгүү буудлагынхаа цамцтай ирлээ. Би буудлага хичээлтэй. Практик буудлага албаа гэж би одоо яг жинхэнэ байлдаанаа буугаар хичээлтэй албаар гэж өсч ирсэн юм аа. Тэрийг дараа нь би яс таханд тайлбарч ярив. Намайг Жаргасайхан алтын шагаа гэдэг Хинтээ аймгийн хүүхэд би. 2004 онд 3 он анхад Улаанбаатар хотод орж ирсэн. Одоо нэг оркаж хэлээ. Одоо Улаанбаатар хотод эхнэр 4 хүүхдийн ямар ирдэг. Би 4 охинтой, нэг их нэртэй. Тэгж их төртэй юм уу. За яг тэгээд хандлага нэрэгч гэдэг юм лекц залгаж үзснээр санал тавьсан. Намайг лекц уншиж байгаа. Одоо би лекц уншдаг ч хүн биш л дээ. Ямар тийм хаа биш. Яг сая эксперттэй зарж байгаа шиг байна. Би бол яг зүгээр хичээж л яваа. Орогчлохыг хичээж бас нэг амжилтанд хүрэхийг хичээж яваа болохоос би бас айхтар амжилтанд хүрсэн бол биш гэж боддог өөрөө. Ямар нэгэн төр засгаас шарын томшуулах болтгоо. Тэм шаардлага өдөрт байхгүй. Яг би сая төрөний ажилтан гэдэг тэмдэг надад өгсөн. Би тэрийг гэхдээ зүг хичээд дээ. За тийм үг байна да. 19-20 настай хаа болж илаа би. Тухайн үед бол надад хармаа нэгч төрөв байгаагүй. Би зөв оюутан байсан. Сэлфиг сургуулийн 3 дугаар курсын оюутан байлаа. Төгсгчлээ болж байгааг мэдээд 2 их хүүхэдтэй болж байгааг мэдчихээ анх. Тэгээ би бодож ирсэн. Юу гэж бодож ирсэн бэ гэхээр надад би яг үнэ хэлэх би баярлаа. Үнэ хэлэх дуртай. Яагаад баярлаагүй гэж хүмүүс гайхаж магадгүй. Миний ихлэ бодсон бодол бол би энэ хоёр хүүхдийг тэжээж юу гэж тодохгүй өсгөх чадах болов гэж бодчихсон. Гэхдээ хүн хичээвэл болдго юм л. Хүн өөрөөсөө болдог гэж боддог. Өөрөөсөө болох хэрэгтэй. Зоригтой үргэлж урагшаа гарч. Гэхдээ хүн амжилтанд хүрэхэд хүн амжилт болдог. Амжилтанд хүрэхэд хязгаар ажиллахгүй. Энийг хатуу барьж бодож ажиллах хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр бол ингээд Facebook, сошиал медиагаар ингээд хараад би биднийгээ доромжлох. Би бол доромжлоод маш дургу. Доромжлол би аюул. Би шүүмжүүд бол маш дуртай. Хүмүүс аюугаа шүүмжиж идэг. Би тэр маш усаа хүлээж авдаг. Би бол өөрийгөө бол харж чадахгүй шүү. Би ингээд харахад эсвэл цамцтайгаа ингээд харна. Гараа харна. Би ногоо харчдаг. Тэр аваад одоо таагүй зүйл тоо ирж юм намайг харна шүү. Энэ хүн ингээд л да. Өөрийгөө мэддэггүй байлээ. Хүнд уруус их үе байдаг. Нэг ингээд олон хүн намайг хараад авсан даа. Одолц ирсэн даа. Тэргэлж явах үе хүн бас байдаг л. Тэгэхээр надад тэр бол нэг сарын хугацаатай өгч гисэн. Америкт бол тэхгүй. Америкт хөгтөд тэхгүй. Харин Монгол аавал тэгнэ. Бис зүрхний хэлээр Америкийн 5 хотоор Солонгос хөвчөд ирсэн. Бид нар маш азтай, маш сайхан төтөрсөн юм байна. Яг нь Лос Анжелес хот үржийн мөнхийн дулаахан байдаг. Лас Вегас дулаахан байдаг. Гоё юм байл. Гоё юм байл.
Тэгэл миний эх орны дээр чигч урам гэж өгөхгүй. Яагаад гэвэл бид хамгийн өвчтөд амьдардаг хүмүүс монголчууд гэж боддог. Би бол дотроо жоохон заваа байх бид годомжид хамаагүй шийддэг байхгүй. Тэ? Зам болоод мөгчөд орчдөг байхгүй юу? Чиглэж чад орчдөг бид нар. Энэ бол бид нар яадаг ч гэж. Азгүй хүн бол замаа жагтаад хараад авах байх л та. Америкт та тэхгүй таныг буудна. Хэрвээ та машинаасаа бичгээр таад буугаад ирэх юм таныг шууд буудна. Тэгж буудуулсан Монгол байна. Энэ дүгэл маш жижиг жишээ яаж байгаа шүү. Тэгэхээр би бол яг нь хүн нөгөө нэг юм үг гэдэг чинь хүн хэлхээс нааш цааш чичгээс нааш. Хүн өөрөө явж үзчихдэг мэддэг юм. Ямар их орнд амьдарч байгаа. Гадаадыг шүтээ гэдэг. Ямар гоё юм бэ? Йоо, солонгос. Халтар юм биш солонгос. Би ч хамаагүй ярьдаг ч маань ойлгоорой. Халтар газар байл. Миний их орны хаана байна? Тэгэхээр би бол бодохдоо зүгээр би ингээ хамаагүй ярьж багтав. Гэхдээ эхлээд би хаана төрснөө ойлгох хэрэгтэй. Ямар хүн болж төрснөө. Яг л өнөөдөр бид нар хятадтай ус өмсөж байгаа үнэ. Бид нар боломжтой дэрэмж яах. Би оюутан ингээд 4 курс төгслөө би ус цорж үзээгүй. Миний амьдралын боломж тийм л байсан. Сойсхийн төлбөрөө төсөө оюутан гэсэн төлбөр төлөв хүүхдүүд орч чадахгүй юм дээр байсан. Төлбөр төсөө хүүхдүүд өмдөхтэй төлбөр төлөөг нь өмдөх байхгүй. Тэгээ орохт нь өмдөх шаардлагатай. Надад өмдөх байгаа юм л дээ. Тэр өмдөх чадахгүй байсан. Манай ээж ганцаараа ажилладаг. Аав маань бүрөвт байдаг юм байсан. Одоо харамсалтай нэгээд хичээлээ сумаар байгаа. Цонхоор орсон үе зөндөө байгаа. Яг ингээд альс бүр өвлөө ирт чинь 7 цаг магийн үед ирэл сойсын ахыг хамгаалтыг панаалж байгаа орчин. Бэлэн гоо бам авч. Тэгэл анги дотроо нуугдж байгаа хичээлд орсон үе надад зөндөө байдаг. Зөндөө байсан. Би шантраг. Энэ миний зорилго байсан. Миний зорилго би жүжигчин болно гэж бодсон. Жүжигчин болохын тулд би хичээлээ сурах хэрэгтэй. Тэгэхгүй би хотлоо жүжиглээд яах юм бэ? Би та нарыг уураад яах. Та нар бол жишээлбэл автобусанд суух мөнгөө тэ за яа тий өнөөдөр алхах чил та киног үзчих гэж та нар үздэг шин. Тэгээд надад тийм амьдралын боломжгүй зөндөө байсан. Гэхдээ бити та нар дотор ч гэсэн тийм юм зөндөө л ганцхан гутал өмсдөг. Ганцхан өмсдөг. Ганц цаастай. Гэхдээ тэр хэрэггүй л болоо. Тав брэнд үзэх юм бол видео хийх. Тэгээд төгсөд болтгол юм байли. Тэгээд би ихтэй би сургуулаа төгсч чадаагүй. Би сойсыг төгсч чадаагүй. Харамсалтай. Сүүлд төгссөн. Яагаад төгсч чадаагүй гэхээр би 4-р курстэй 2 хүүхэд маань төрөөд би шараадны эцэст ихнэртэйгээ нэг айлын гэр төрөөсөд амьдсалтай айлаа шатдаг. Тэгээ амьдэрч байхад бол яг үнийг хэлэхдээ би анх бодчихлээ. Юу хийж байгаа вэ? Тэ? Юу хийж байгаа вэ? Яах гэж байгаа юм охинтой гэж суугаа. Надад ингэж бодож ирсэн байгаа шүү. Яах гэсэн. Би хамгийн тэнийг бодлоо бодож ирсэн. Сүүлд нь би хамгийн сайхан бодлоо суусан байсан. Би хамгийн яаж чаддаг мэдэрсэн. Энэ яаж юм бэ? Тэгээд тэнд амьдарч байгаа. Тэгэл амьдарч байгаа би нэг хүүхдээ усаад ирсэн чинь манай их надад тийм юм байсан. Ингээ хүүхдүүдээ маань памперс дуусчлаа. Би 2 хоног хусаад хийчлээ. Үнэхээр дуусч шийсэн дүүрчлээ. Энэ хажуу дэлгүүрийн улаан дэлгүүрийн гэж өрөөний гэж цаатлын дэлгүүрийн гэж өрөөний гэж. Тэгээд би бол юу хэлэх вэ? Надад мөнгө байгаа гэж. Тэгээд даваа суучсан чинь манай би залуусаа. Биш яаваа чи диплом авалт ихний юу эхлэх гээд шүү дээ. Яа. Би яг нөгөөдөр диплом авах хэрэгтэй. Хамгаалсан бол би зөвшөөрөх гэсэн. Тэгээ 2 сонголт өгсөн надад. Рокет гэж надад 2 сонголт. 2 сонголт өгсөн. Тэгээд уцаад ассан чинь дахиад нэг хүн залгасан байна уу гэсэн. Одоо манай нэг залгаад хинтээ аймаг руу сонгуулийн ажил байна. Нэг сар арга хэмжээ хөтлж явах юм байна. Өдрийн тэдэнд тэгээд мөнгө хэлээд явах. Тэдэнд дөрөв хөтлж явах гэдэг аймаг хүмүүс үздэг. Надад 2 сонголт өгсөн. Энд орилоод хөвтөж байгаа шийс баасан тойлц 2 хүүхдээ бодох уу? Би өөрийгөө бодох юм гэсэн. Би хүүхдээ бодсон. Тэгээ би сонгуулаа айлгсан. Харамсалтай тэр маргааш нь сонгуулаар хөтлөхгүй өөр хөтлөж авлаа гэсэн. Тэгэл би тэнд зугаал явуулсан. Зугаалаа яа. Бүх юм аяасан. Тэгээ би бодож ирсэн. Би ч азгүй юм байна дөө. Тэгээ яваад сургуулаа хаяад явчаад хамгийн гол миний зорилго бол хүүхдүүдэд сайхан байлгах. Тэгээд
гэрээсээ нүүж би бас айлч чадхаар байранд орчих доо тэгээ байранд орчихсон л та. Тэгээд төрүүлсэн байранд. Ингээд амьдрал эхлээд явсан. Одоо хүртэл надад яг би нэг зүйлээр их өнгөрөх туфтай байдаг. Яг нэг үний юм дээр. Тэрний үг гэхээр би одоо хүртэл гэртээ яг бүтэн өдөр суугаад амарч ирсэн юм надад маш бага. Яг нэг зурагт үзээд тэгээд хүүхдүүдтэй байгаа тийм хоног хугацаа өмнөдөө байгаагүй. Тэхийж би өсдөггүй. Яагаад гэвэл би эмэгтэй хүүхдтэй юм. Ямар ч залуудаа таараад би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр манай банд дээр битээ хам дараа. Би сайн ав байж хүүхдүүдээ би маш сайн хүн болгоод хизээд амны үзэгт би яваад шүү дээ. Яг ирэхгүйгээр хүүхдүүдээ би маш сайн дархлаатай болгож чичээдэг байхгүй. Тэр учраас өдөрч нь бүрэлдэхүүн хэлдэг. Маш ядрах байдаг л да. Ядарлаа гэдэг надад одоо яах вэ те? Юу нь айл гэр ирэх хүн хамгийн маягстай байдаг л да. Эмэгтэй хүмүүс хүүхдэд төрөөс нь болоо гэж боддог миний бодлоор. Жоо амьдралын өөр юм руу явж чих боллоо. Тэгээ энэ одоо хамтлаг мэрэгчлэг гэж ороо гэж боддог л да. Тэгээд одоо юу ярих гэдэг юм гэхэлээ яриач гэж манай төссөн гэхэлээ энэ одоо бие биенээ үүсгэх юм байдал маш их байна. Монголд юу ч таалагдах болсон байна. Юу ч таалагдах болчих. Энэ залууны пост оруулсан чи доор шууд писта. Энэ бүсгүй нэг зураг оруулсан гот халтар тийм юм. Юу ч таалагддаг. Гэхдээ хүн болгоно надад сайн үг авах гэж байхгүй л дээ. Гоё, сайхан байна. Албагүй л дээ. Гэхдээ тэр бичиж гинэ л гэдэг бол бүх ийм амар стресс тавьчих. Гэл бие биенээ дандаа дормжлж байна. Гэлтвэр харааж байна. Тэгэхээр энийг л одоо би их болчихсоо гэж боддог. Тэгээд хүлээцэг болчихтой гэдэг гэж боддог байв. Хатаглал замаа хөдөлгөөн маш их ажиглагддаг. Явган зорчигч бол гарахгүй шүү дээ. Тэстэ машинд тэмдэглэн бод. Тэ? Оросд ингээд явган оны зам дээр ирээд эндээс хүн тэр хотоос маш харахж байгаа. Тэгэхэд би ингээд гараа явахад пистят баа араас шууд 8 үлээ цагтаас гэж байна. 5000 рублээр торгоно гэж 200 сая төгрөг өгдөг. Тэсний төлөө. Тэс би тэр хүнийг монголчууд ингэ шахаж махад зайлтай байлтай гэж гараагүй. Тэгж байна. Тэр зайлтай гараагүй буудах юм байна. Тэгэхээр энэ бусдыг хүндлэл гэдэг зүйл их багассан болов гэж би боддог харагддаг л да. Гэл та нар бол бүгдээрээ л гоё ингэ сураад боловсроод урагшлах гэж явж байгаа ч гэдэг. Та нарын хийсэн би битээ харуулах гэж хүсдэг л дээ. Залуу хүнийг эрийг мухах гэдэг хамгийн муухай. Залуучууд маань урагшламаар байдаг. Хүн болго юм хиймээр гэдэг. Гэтэл улс төр нөлөөлдөг. Аюул гол хүчин зүйлүүлдэг. Ядраад. Одоо шууд би тэр нэг юу гараад их гайхчихсан. Багшийн сургууль төгссөн нэг манай нэг найз ярьж байгаа. Багшийн юм таньдаг хүн байдаг юм. Яасан гэж асуусан чинь. Багшлах ирэх гэдэг зүйл авах гэсэн юм аа. Тэгвэл яах гэж багшийн сургууль байгаа би ойлгоод байгаа. Тэр мөн амьдад ингээд нэг өстэй уул юм аа нөхөн барина гэж хэлбэрээ хийж байгаа сургуулийн төгслөө. Та бишгийн үед ч хотоодоо муудахтайгаа төгслөө сургууль. Тэгсэн чинь араас нь дахиад багшлах хэрэг авнаа. Би ойлгохгүй. Одоо удахгүй бид айгу жүжиглэх хэрэг юм байна л да. Би шууд салаач өгдөг юм. Одоо тэр эмчлэг ирэх байх бас эмчний ирэх ч юм уу. Бүгд яагаад сургууль төгсгөө та тийм 6 жил. Хүний амьдрал энэ 4 жил. Нийгмийн тогтолцоог болсон бид энэ рүү ажиг ойлгохгүй байгаа даа. Нөгөө талаас намайг аваад тэгсэлтэй тэгээд та амжилтанд хүрсэн талаас яриач гэсэн. Би юу гэдэг нэг хальт амжилтанд одоо хүрсэн гэж өөрийгөө боддгоо, голдог өөрийгөө. Гэхдээ нэг л зүйлийг хэлж бодож байгаа. Өөртөө л үнэнч байгаа. Өөртөө л үнэнч. Өөртөө маш итгэдэг байх хэрэгтэй. Чаднаа л гэж боддог. Шартай бай, маш их шартай бай. Гэтэ зөв шаардлагатай. Энд ч ногоон цавцч би төлөвлөсөн цавцч одоо яг маш их шаартай байх хэрэгтэй. Уран бүтээл юм. Одоо бидний ярьдаг уран бүтээл шаар. Та нарын ярьдгаар одоо юу гэдэг тэ аль нэг сайн багш би энэс л багш бол. Би доктор профессор бол. Шаартай байгаа манайхаа. Битгий бууж байгаа. Амьдрал ханаа таамаглаа. Зөндөө шүү дээ. Хоолой бол. Хувцгүй бол. Бусдад муу хэлэг. Домжлол. Маа гэдэг яваад. Нэрэж би жоо хамаагүй ярьдаг ш манайхаа ойлгоо. Бүхэн уушаад хэдийн нэгэн цагт чам заавал амжилт ирнэ. Заавал. Та нарыг харж байгаа амар гоё мэт юм шүү.
Би миний хатмаар гэдэг киноны хамгийн анх ингээд гол дор талтын шагаар гарч ирэл надад тэр л сайхан байсан. Яаж тэр яваад хаад костюмдээ салсан. Тэр үл яах. Тэр нэр гарч ирэл би баярлсан. Би тохирч тааш нэг гол дор талтын. Өөртөө урам авчихсан. Гэтэ өөрийгөө хүн хаяа урамшуулж байгаа юм билээ. Би дандаа өөрийгөө голдог байхгүй. Өссөн байгаас. Гэтэ өөрийгөө манайхаа сайхан урамшуулж байгаа. Та нар бол тэнгэр заяад монголчууд. Та нар монгол хүмүүс байхгүй. Та нар энэ дэлхий дээр хааж байхгүй. Зөвхөн Азийн зайчин л байна. Бид нэр үнэхээр цохон өдөр хүмүүс. Бүгд хаан заяатай. Хүмүүс хаан заяат гэхлээр та нар өгсөн болж ярьдаг байхгүй. Үгүй. Бид нар хаан заяатай хүмүүс. Гэхдээ хаан заяатай гэлээгээд ингэж яхах нэр үл биш л те. Хаан заяатай гэж ямар баг. Төлөв төвшөө. Тэ? Одоо ирчүүд нь гоё намтай, сайхан одоо юм. Бид нар маазрах уу байдаг л да. Гэхдээ сайхан намтай залуу, сайхан залууч, монгол залууч. Би нэг зүйлийг ойлгосон. Монголд эмэгтэйчүүд шиг сайхан бүсгүй энэ хороод хааж байдаг шүү. Хэвээ ам бардаг. Хааж байхгүй. Энэ цогц юм. Солонгосыг хараарай. Өдөр болгон би эсүүлж байгаа. Өдөр болгон өөрлөг юм шахуулж яавс. Өөр юм. Ядарсан царайтай. Манай царай мот тогт зөндөө байгаа л да. Тэгтээ манайхан шиг манайхны царай үнэндээ гүйчихгүй нэр. Манайхны бие гар. Манайхны тэр гоё байгаа. Монгол эмэгтэй хүмүүс чинь тийм юм. Монгол залуучуудыг шатран залуучууд хааж байхгүй шүү дээ. Та нар харсан биз дээ гिचдэг. Америк UFC-ийн дагууд явж байхад өөдөөс нь залуу буцчих гэдэг чинь үгүй. Ташгаа гэдэг чинь. Түүхэн мэдчихгүй. UFC-ийн улаан цай байж байгаа шүү дээ. UFC-ийн таниулт ямар байдаг вэ? Ойлгомжтой шүү дээ. Хүн бол за sorry амжаар устгаарай те. Би буруу хэлсэн үг явах байхгүй. Үгүй. Тэр Монголын амтлууч тэр дэгээг байхгүй. Маш үгүй. Нэг ч гэдэг шүү дээ. 7-8 UFC-чүүдтэй ганцаараа шүү. Энэ хэмээн Монгол юм байхгүй. Яг уу манайхан бол энэ тэнд биений халуусан зохиол зөндөө байдаг. Хулгай хийсэн. Худлаа хийсэн, хүн алсан. Байдаг л да. Үний юм уу байдаг. Гэтэл бидний айлах хэрэгтэй. Бид амар цөөхөл. Хэрвээ ямар нэгэн улс орн бидэрлөө шууд дайрах юм бол бид дийлэхгүй хаа. Гэхдээ бид нэр амар том потенциал тоглож байлгадаг байна шүү дээ. Монголчуудаа. Та нар бол аюул сайхан залуучууд байна. Та нар харахад би аюул ингээд аюул тийм бахарч байна. Аюул гой санагдаж байна ингээд. Хүний залуу нас гэж аюул богнох юм билээ. Одоо би 32 та. Өөрийгөө залуу гэж бодож байгаа шүү дээ дотроо. Залуу хүн шиг. Тэгтэл ингээд орой гэртээ очиж ингээд дөрөв хүүхдэд тоглоод ингээд бодохоор болцоо аваа гэдэг тэр ингээд үлээ гэдэг бодохоор ингээд өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр залуу насаа хайрлаж яваа. Залуу насаа өөртөө байнга чимж явах хэрэгтэй. Брендер битэж юм бэ. Гэтэ тэгвэл чи наснам тогтоод гоё болоод улам лаг болоод ирэхээр чи тэгтээгүй брендер гэж зүүж эхэлнэ. Ингэж эхэлнэ. Тэгээд одоо Монголын тал нутаг шиг юм цэвэр агаартай. Монголчууд шиг юм гоё уламжлаад ирсэн хүмүүс их байдаг. Би нэг зүйлийг санаа Америкт бас мэдсэн. Тэр үгсэглээ. Тэр Лас Вегас дээр маш олон мод алцлаа шүү дээ. Маш олон мод алцсан шиг гарч ирдгээр тэр яагаад модж авсан байж байгаа би асуусан. Яагаад мод алцсан? Хайж томтой юм чинь. Тэр хүн байж тээ. Тэр 50 настай өвч юм шиг. Хизээж амьдралдаа Америкийн хөлөг төрчихж байгаа юм. Уучлаарай төрчихгүй. Ямар ч тоглоом болж байхгүй. Ямар ч бусдын хүчинсэн, бусдын зодсон, айх болж анхаарсан, хулгай хийсэн, худлаас юу ч тийм байхгүй. Бас тэр хүн байхгүй. Нэг үгүй. хамгийн зэрэг хүн тийм хаанаас надад гэж шаадаг. Тэр яг тийм гэж яг тийм хүмүүстэй гэж шаарддаг. Бид аяа юм итгэдэг шүү. Тэ? Оолсон. Оолсон шийддэг. Өөдөө эцэг хүнддэг. Ээж аваа өвөө мөн хүнддэг. Тэр биш бид тэгж болохгүй. Өдөр хүртэл амжилтанд хүрэхэд бол баримтлсан гол зарчим нь юу вэ? Одоо чинь бусад хүмүүс их ингээд
төлөвлөн цаг баримт яг нэг юмыг гол болгоод бусдыгаа ингээ араараас нь аваа юм гэдэг байдаг шүү дээ. Таны хувьд амжилтын тулд баримтж байгаа зарчим юу вэ? Нэгдүгürt өөрийгөө их хүндэлж байгаа. Өөрийгөө хүндэлдэг байх. Өөрийгөө хүндэлдэг хүн бусдыг хэзээ ч хүндэлдэг. Өөрөө усанд ордог хүн бусдыг усанд орж хэлэхгүй хаа. Өөрөө хүн хайрладаг хүн бусдыг хүнийг хайрлаж хэлэхгүй хаа. Өөрийгөө хүндэлж байгаа. Тэгээ би бол яг чинээс ярьж төлөвлөлт гэж маш сайн төлөвлөлт байх хэрэгтэй. Өмнөх ороонд унтах гэдэг ороод явах гэдэг хугацаа байдаг шүү дээ. Хүний унтахаас хугацаа. Ажлаад өгнөж болно шүү дээ. Өнөөдөр бидний тэр болсон гэсэн. Тэр болсон тэр болоо. За тэгвэл маргааш нэг юм хэлээ сайхан бичдэг байх. Бүгдийн сайхан бичээ. Ингээд замбраатай. Хүний зэгц замбраа гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Би гэртээ одоо ингээд костюмуудаа би ингээд хараад байна. Би нэг баян тухай яриаг шүү. Тэгсэн тухай ярьж байгаа шүү. Костюмуудаа зангаануудаа тусна, батикнуудаа тусна, ингэрийн альчуурнууд тусна, заапник, аксеонууд тусна. Бүгдийг ингэж хадгалах дуртай. Одоо иргэдэг буунуудаа ингээд бүгдийг тустай. Яагаад гэвэл энэ ирэх хүний ингээд зэгцээр байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй дэ гэртээ ороод яаж бодож байгаа. Юу айгүй мохш. Тэгээс үгүй миний дээр юм хаа яана гэж ялтаа шүү. Тэгэхээр маш зэгцтэй байх. Зэгцтэй байна гэдэг бол хүний амьдралд маш том эхлэл шүү. Өөрийгөө маш зэгцтэй байх хэрэгтэй. Тэ? Машин зэрэгэндээ хүртэл аль нэгэн газар хүний газар авсан ч гэсэн маш зэгцтэй байх. Хүн арга ажиллагдтiin дөө мэддэгтэй юм бол зэгцтэй байна гэдэг бол. Тэгэхээр бол яг уу эрс цоцлохгүй хөдөлмөр хэрэгтэй. Гэхдээ үр дүнгүй хөдөлмөрч болохгүй. Хөдөлмөрийн хамгийн сүүлийн зүйл үр дүн шүү дээ. Үр дүнгээ л гаргах хэрэгтэй. Тэгж бодож байна. За. Тойлон зүйл. Яг би бол аханд ингэж харсан. За яг үннийг хэлэхэд залуу зандаа явахтаа гэж шиг байна тий. Оюутан байхдаа бол нэрэ гар мар зүрх айгуу дуртай дайлжсан мэтэр байсан. Хамгийн мэдсэн зорилго юу гэж үр хөвгтэй хөдлөл амьдрна. Би тэр юугаар ч хэлэхгүй. Надад ямар ч ирэх мэдл, ямар ч Холливуудын од ямар ч цаахан үг ирсэн би хаяхгүй. Эзэж хэлэхгүй. Харин тэдний эсрэг ямар ч том хүчин зүйл ирсэн би бол эцээ тусал байлна. Би тэгж боддог. Тэгэхээр яг удахгүй чи тодорхой хаж авдаг шүү дээ. Яагаад гэж хэлж байгаа гэхээр хүний амьдрал өөрөөдөө чи ингээд одоо өнөөдөр бол чиний зорилго сургуулийн амжилт гэсэн. Тийм биз? Сургуулийн амжилт гэсэн. Дараа нь ажлын зорилго ажлын байртаа болох. Тийм? Ингээд өгсөж явж байгаа шүү дээ. За тэгээ явж байгаа нэг сайхан бисгэл дуурлаж байна. Тэгээд за яаж өөр болох вэ гэсэн. Хэцэг юм болно доо. 13 мэг хэрэглээд явж идэл тэгээд нөгөө нэг ихэд дууртаа. За тэгээд амьдрахаас гэл. Амьдраа. Ингээ амьдраа явж идэл нэг өдөр чи тэрнээс чи бол нэр гөлөг болно доо. Тэгэхэд юу биш чаг хахаж заваа ярьдэн шүү. Гөлөг болдог юм чиг тийм. Нэг хүүхэд хаад. Дуусаа. Зүгээр чи тэрийг төлөөл амьдр. Тэр хоолтой, тэр хувцастай, тэр аз жаргалтай, тэр үргэлж инээж явах юм бол чи юу судалж чадах болов шүү. Хүүхэд чинь эрүүл элэг бүтэн байхын төлөө бол эр хүн бол бүгдийг хинтээ. Өөрөөсөө гарахгүй ч байгаа шүү. Энэ машиныг өргөхгүй хүүхдээ шалгах гэж өргөн шүү. Ясаа уусаж хамаагүй өргөн. Тэгэхээр одоохондоо бол чиний зорилго чинь өсөж явж байгаас. Тэс чи одоо шууд ингээ хүүхдээ өсгөх нэр хүүхд гэж явах болохгүй шүү дээ. Тэгэхээр сургууль ахлах сайн хамтлагд өгсөн. Мэргэжилтэй лаг бол. Дараа нь лаг ажлын байранд орчод би үнэхээр лаг юмаа гэдэг харуулж байгаа. Хар танаа. Би алан заяа харуул. Тэр дараа зэрэг юу гэдэг. Энэ бол тасар цайд. За тэгээ явж нэг сайн хүүхэн гарч байна. Тэгээд тэрнтэйгээ суугаад тэгэл амьдралынхаа төлөө явна дөө эр хүн бол. Аав хүн бол. Өрхийн дэргэн бол хүн амьдралынхаа төлөө. Өөрийгөө хай. Өөрийгөө зүгээр хай. Чи эр хүн багхгүй. Эр хүн бол яадаг би яах ч биш. Өөрийгөө хай. Тэдний төлөө яв. Яг амьдрал. Дараагийнх нь юу гिचлээ. Та 20 настай байхдаа тгийс хийсэн гэж ярьсан байна. Тэр юу анхаарч тагсан тийм.
би бас түрүүж хэлсэн л тэгээд өөртөө их үнэнч байгаарай. Амьдралдаа үнэнч бай. Туйлбаргүй л байж болохгүй байхгүй. Тэ? Туйлбаргүй байна гэдэг бол аливаа юмны үр шимийг үзэхгүй байх гэдэг утгагүй л дээ. Одоо чи юу гэдгийг дээ. Хамгийн энгийн жишээ заван шийхэл шээжлэг талаас нь очиж утгахгүй шүү дээ. Тэгэл тэр хүндрэгчсэн гин яг хүндрэгчсэн боёстой өгдөж очилоо. Гэхдээ энэ л байхгүй. Хамгийн заван жишээлээ би гэхдээ ойлгомжтой байна. Тийм учраас аливаа юмныхаа эцсийг үз. Үр дүнгийн маш сайн үз. Чи өөрөө маш сайн ажиллаж сэтгэлтэй ажилласан үр дүн гарнаа уу? Ойлгомжтой гарна. Тэгэхгүй яах вэ? Ингэчтэй аргалчид байна. Дарган сүх барьж байгаа ингэчтэй гэвэл стаах гэж хэлдэг. Тэрс яг өөртөө итгээд хамтарч байгаа найзуудтай итгээд нэг самарх юм ба самархан дөө. За тэгээд юм тэгээд өнөөдрийн яг энэ лекцийг зохион байгуулсан бүх сайн залуучуудаа баярлалаа. Тэгээд аливаа зүйл заавалтай байгаагүй. Тэгээд яг би бол энэ залуучуудыг танихгүй гэж аваад таагаар танихгүй. Гэхдээ надад ийм сайхан санал тавьж ирсэн дөө баярлалаа. Тэгээд хамаагүй ярьдаг юм гэдэг дахиад хэлчихье. Тэгээд өнөөдөр ингээд намайг ирнэ гэсэн чинь ингээд ийм олон залуучууд ирсэн. Би аюу баяртай. Ингээд тоогоод ирсэн. Тэгээд дахиад хэлээ. Үргэлж залуунасаа гоёж яваа. Бусдад байхгүй танаас байгаа шүү. Тэр Путин эрхлэгч Ахмедтэй л байгаач. Гэхдээ та шиг залуунаас байхгүй. Дональд Трамп байна. Амар дэлхийн хамгийн хүчрхэг бодогдогч байна. Тэгээд та шиг залуу биш. Та шиг ийм гоё галтай биш байхгүй. Та нарт үргэлж нүдэнд чинь гал байна, цог байна. Тэгээд энэ та нарын гоё бай. Дээрээс нь та нар бол агуул хөвгтэй их оны хөвгтүүд. Гэхдээ бид нар бие төрөлний зүйлийг боддог. Хүн ганцхан хуваа бодох биш. Эх орондоо бас юм их хэрэгтэй байлаа гэж боддог. Гэхдээ эх орондоо юм гэдэг нь заавал дарах цаг болчих хэрэгтэй биш. Өөрийнхөө хийж байгаа мэдлэгийг сайн хийж. Маш сайн хийж. Тэгэл эх орондоо ის хамгийн том үйл тэр. Нэгдүгээр аа болоод нэгдүгээр ээж болоод энэ маш том үүрэг. Энэ эх орондоо хамгийн том бас бүтээн байгуулахгүй. Заавал балигаа маш хэрэгтэй биш тийм. Тийм учраас энийгээ сайн хийгээд бүгдээрээ сургуулаа маш сайн амжилттай төгсөөрэй. Яг уу заавал баян байх албагүй байдэн шүү. Заавал баян хүмүүс сургууль төгсдөггүй. Нэг бол заавал толгой бууж байгаа хүн уус урдаг гэж болно шүү дээ. Заавал уус урдаг хүмүүс сургуулаа төгсөж чадахгүй гэсэн үнс байхгүй. Жоох хичээж чам боломж байгаа. Тэг бүгдээр наасч байгаа эрүүл энэ оргийн хамгийн сайн сайн хүн өсөн өрөө бүгдээрээ ирээдүйн амьдралд эрхтэгш элэг бүтэн үргэж аз жаргалаар дүүрэн сайхан амьдраарай. Тэгээд одоо манай бүсгүйчүүд ялангуяа одоо зодуулж биш те зовж өөлөх биш жаргаж болж явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Манай залуучууд залуучууд нь бол үргэлж айдын сайхан залуу эхнэр нь үргэлж нөхрөө харах болгондоо хайрлаж идэг тийм сайхан залуучууд байгаарай гэж хаалта өсөй та баярлалаа.